За. Тэгээд одоо. За би яг гэхдээ тодорхой нэг 4 асуулт асууя да. Тэгээд хариултаа их сайн хариулахгүй нэг л болохгүй л байна да. За энэ 26 оны хөгжлийн төлөвлөгөөний төсвийн тогтвортой байдлын зөвлөөс өгсөн дүгнэлтийг хараад сууж байна. Тэр 8 дугаар зүйлд нь 24 оны жилийн төлөвлөгөөний тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтэн 52.1% гэсэн байх юм. Энд ч дөнгөж юм төлөвлөө дөнгөж 52.1% хэрэгжсэн бол одоо үлдсэн ер нь бид нар ч одоо ингээд нэг 100% гэж бодоход 50% нь хэрэгжээд байвал энэ чинь төлөвлөх хэрэг байна уу? Энэ шалтгаан юу юм? 52.1% нь хэрэгжсэн гэж төсвийн тогтвортой байдлын зөвлөөс дүгнсэн байна. Ямар хүндрэл гарсан юм? Ямар шалтгаан байгаа? За нэгдүгээр асуулт нь. Хоёрдугаар зүйл нь тэр оруулж ирж байгаа төсвийн тогтвортой байдлын дүгнэлтийн хоёрдугаар зүйл дээр бас санхүүжилтэн тодорхойгүй 24 төсөл арга хэмжээ байгаа. Үүний дотор тэр байгалийн хий хоолой барих төслийн бэлтгэл ажлыг хангах гэсэн байна. Энэ төсөл ч одоо саяхан нэг Ялтын баяраар урд төршийн ерөнхийлөгч хойно очихтой энэ чинь манайхаар дамжуулахааргүй болчихсон биш үү? Ингээд гой төслийн нэр яриад тэгээд нэг бэлтгэл хангадаг ажлын хэсэг гээд эсвэл тэзүү гээд нөгөө нэг гой хоолны нэр хэлвэ би сахгулваа гэдэг шиг юм яваад ах юм. Энэ дээр ямар байр суурьтай вэ? Наад чинь манайхаар дамжихгүй болсон баха. Тэгээд бэлтгэл хангана гэдээ одоо оруулсан байгаа харагдах. За энэ ахаа тэр хоёрдугаар зүйл дээр нь 7.6 тэрбум төгрөгийн хэрлэн тонн усан цогцлбор төсөл гэдэг энэ юу вэ? За ахаад 3 дахь асуулт нь төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 6 дугаар заалтан дээр байгаа. Энэ хэрлэн тонтой холбоотой 25 он төр хувийн хвшлийн түвшлэр 17.9 тэрбум төгрөг энэ төслийн бэлтгэл ажлыг хангах. Энэ дээр юу хийгдэж байна? Одоо хагасчлан өнгөрч байна. За ийм 3 тодорхой асуулт байна. Дээрээс нь сая 5 сарын 12-нд говийн бүсийн зөвлөгөө гээд маа Дорногов аймаг Чамгуусан зохион байгуулсан говийн бүсээс баахан хүмүүс авчираад зөндөө ажил ярьсан. Би өчигдөр ажлын хэсэг дээр энийг асуусан тодорхой хариулж чадахгүй байх шиг байна. Одоо эндээс гарсан засгийн газрын шийдвэр энэ 25 он хагас жил болчлоо 26 оны одоо энэ хөгжлийн төлөвлөгөөнд сууж явах хэвээр. Тэр засгийн газрын тогтоолд орсон зүйлүүд ерөөсөө харагдахгүй байх юм. Энэ яах ёстой вэ төрийн нэрийн бичгийн дарга? Одоо сайд нь байхгүй байна. Төрийн нэрийнээс асуух байх л та. За энэ 4 асуултан дээр хариултаа батгая. Тэгээд тодруулъя. За 4 номер харьлаа. 4 тодорхой асуулт байна. За сүүлийн асуултанд нь хариулъя. Бүсийн хөгжлийн өргөдсөн зөвлөгөөнүүд тодорхой хуваар гаргаад одоо үргэлжлээд яваад байгаа. Биднээс бас хуулинд баригдсан цаглбарынхаа хүрээнд 1 сараас эхлээд салбарын яамттай энэ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусах арга хэмжээний саналаа хүлээж аваад хамтарч ажиллаа. Нэлээд олон удаагийн уулзалт үр дүнгийн талаар хамтарч ажиллаад энэ төслөө боловсруулсан байгаа. Төслөө засгийн газрын хуралд танилцуулаад хуулийн цаглбарын дагуу улсын хурлд өргөн барьсан. За яг одоо энэ үргэлжлээд явж байгаа бүсийн зөвлөгөөнд гарч байгаа шийдвэр саналуудыг болоод тусах асуудлыг энэ улсын хурлын өргөн барьсан учраас дэгийн дагуу шийдвэрлэх байхаа гэж бодож байна. Өмнөх 3 асуудалтай холбоотой яг манай хариуцсан газрын дарга яамдуудтай сууж ажилласан газрын дарга хариулна. За 2 намрын микрофон. Эдийн засгийн хөгжлийн Эрдэнэт хийн хоолойн төсөл бид нар энэ улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөгийн процесс маань 1 сараас эхэлсэн. Энэ үед бол бидэнд ирсэн одоо зарим бас асуудал нууцын хүрээнд байдаг юм шиг үлээ. Ирсэн мэдээлэлээр бол бүх төслийн бэлтгэл ажлууд нэлээд Монгол талаас хамаарх ажлууд нь хангагдсан. Гагцхүү хөрш орны холбоотой асуудлууд үлдсэн гэж ойлгогдсон. Энэ одоо суурь судалгаа тэзүү тэр хамгийн сүүлийн нэг судалгаанаас бусд нь бол хийгдсэн. Тэрийн төсөл маань бэлэн байгаа. Ер нь бол бидний ойлголтоор бол энэ цаашаа явна гэж бодож ойлгож энэ төсөл ингэж явж байгаа. 24 оны төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийн 52% тагдаж одоо бид яг тэрэн дээр нь дүгнэлтийг саяхан авсан. Яг наривчлаад судалгаа 2 номерын микрофоныг өргөжлүүлээд өгчээ.
Тэгээд тэр төсвийн доктортой байдлын зөвлөлийн асуулт юу бүрээр нь дүгнэлт бүрээр нь хариултаа бэлдээд өнөөдрийн дотор ажлын хэсэгт хүргүүлэхээр бид нар ажиллаж байна. Эхний хариултууд маань гараад ирсэн явж байгаа. Тэр өнөөдөр бид нар бичгээр ажлын хэсэгт хүргүүлнэ. Бас нөө хэрлэн за тэр нөө за тэр 27.9 тэр морийг өгсөн ингээд тодорхой нэг хоёр асуулт байгаа тийм шүү. Тэр хэрлэн нэг усан юуны төсөл гэдэг байна. Хин хариулах юм? За хоёр. Тэмдэглэж яваад та нар бүгдэнд нь хариулъя л дээ. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд ажиллах 100 мегаваттын усан цэцэглэх станц гэдэг энэ олон улсын санхүүжилтээр хэрэгжихэр төсөл явж байгаа. Хэрлэн тоон орхон өнгө гэсэн төслүүдийг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрч орсон энийг гарцаагүй хэрэгжүүлэх ёстой гэж явж байгаа. Бидэнд ирсэн мэдээлэлээр бол яг одоогийн байдлаар хэрлэнгээс урагш говь руу татах энэ усны төслийн тэзүү судалгааны ажлыг оюутгын хөрөнгө оруулалтаар яг одоо хийгдээд явж байгаа гэж ойлгосон. Тэгээ энэ хийгдээд маршрут юм тодорхой болж байж дараагийн ажлууд нь хийгдэх юм байна. Хийгднэ гэж. Энэ дээр бол засгийн газрын төвшөнд ажлын хэсэг гарцсан ажиллаад явж байгаа.